гачин гоё хоол хийх юм аа. Эхнэр жаргах юм дээ. За өнөөдөр сайхан Монголынхаа нэгэн сайхан нууранд каякаар явнаа. Хаана явж ингэж манайхын ард гоё хүрхрээ харагдаад. Би байхдаа Улаанбаатартай байна. Улаанбаатартай байхдаа та бүхний сайн мэддэг Нё Ситигийн байрнуудын тунд байна гэж боддоо манайхаа. Ваа бүр тасарчжээ. За миний урд юу харагдаж байна гэж. Хоёр хөөрхөн хар хүн байна да. За энэ бол бүр зориулж Нё Ситид зориулж оруулж ирсэн. Монголд ерөөсөө хар хүн ч ерөөсөө дөрөв хүн байдаг гэж авч ирсэн сая. Би нөгөө анх хоёр дүүтэйгээ сая ярьлаа. Анх хоёрыг манайхын илүү юугаар нь мэдэх байх. Анх хоёрыг манайхын илүү нөгөө лам гөрөөс гэж байдаг шүү дээ. Лам гөрөөсийг сая хүүхдийн байраар оруулж ирсэн. Бүр тэрүүгээс авчирсан. Тэгээд эднийхэн маань манай анх хоёртай хамтарч ажиллаад Нё Ситигийн маань энэ гачин гой нууранда хоёрын хоёр хар хүн за бүр цаашлаад ярих юм бол кол дат гэдэг нэ. Бас их ховор гэж шүү. Бас Монгол баг байхгүй шахуу. За тэр хоёр хөх нуус гэсэн. Хөх нуусыг бүр өндгөөр нь Оросоос авчирж агаад Монгол төрсөн хоёр хөх нуусыг ингээд бас байршуулсан байна да. За энэ бол одоо нэрэ тасалж энд одоо байрсаар авж байгаа хүмүүс бол нэрэ хүүхдүүд нь жаргах юм байна. Тэгээ сая би яг анхаа дүүтэйгээс жоохон ярьлаа. Энд ч одоо юугаар хооллох уу, яах вэ гэсэн. Гэхдээ хоол моодын бүх юм бэлдсэн байгаа. Тэгээ Орсын суугчид чи ирээд нөгөө талхмал өгөөд их яах юм болох юм бэ? Талах өгөж болохгүй шүү гэж шүү. Энд чинь тусдаа одоо бүр ноогоор хоолд юм байна. Бид нар ч одоо талхмал өгөөд идэг болохоос тэгж болохгүй юм байна. Хоол моодын бүгдийг бэлдсэн юм байна. Тэндээс хүрхрээ урсаад нэр ямар гоё байна бүр. Эндээсээ босмооргүй шүү. Бараг ингээд зугаалаад ямар санагчлаа ёо. Энэ бүр тасарчжээ. За ийм хотхон бол Монголд байхгүй. Үнэхээр супер юм хийж байна. Манай Нё Ситигийнх нэг дандаа нэг төрүүлж алах нь бүх юм ингээд нэг перфект хийдгээр алдартай ийм гоё залуучууд бий дээ. Намайг гагвахаа та айгүй мундаг явж шүү дээ. Би ч спортын мастер хүн шүү дээ. Аргагүй шүү дээ. Тэгээ ийм хөөрхөн байр хүртэл бариад өгсөн байгаа байхгүй юу те. Тэгээ энэ хунгуучийн чинь өвөлжил гэж шүү. За тэгээ зогсоогүй манайхаа найшир. Одоо би бүр гоё юм үзүүлье. Найшир. За тэгээд хоёр хүн, хоёр галуу, хоёр нугсаас гадна Японы алдартай 20 коя загсыг бас энэ уранда тавихаар бэлдсэн байгаа байхгүй юу? Яа энэ нэр ямар гоё сэтгэл вэ? Энд байгаа хүүхдүүд нэр жаргаж дуусах юм байна л та. Тэгээ өнөөдөр энэ гоё загсыг тавиулахаар ганхуу ахыгаа бүр албаар өрсөн гэдэг байгаа байхгүй юу те. За миний хувьд бол энэ бол бүр гачин гоё нэр хүндийн асуудал. Йоо нэр. За хэдүүлээ. Энэ одоо Монголд байгаагүй зүйлийг би хийж шүү манайхаа. Ахын зүв тавьж гин үү? Яхэ! За сайхан амьдраарай. Оо! Ямар хөрх юм бэ? За энд оршин суугч нар бол жаргачих юм байна дөө. Ер нь гоё ингээ нэчртэй тэ хамт тэ. Тэгээ дүүнер манаас одоо ганц нуур биш ийшээ ингээ нөгөө уул муул руу трекинг зам тавьж байгаа бүр өчнөө юм сэлдэж байгаа юм байна зүгээр. Ирэх болгонд нэрээ гайхшруулах юм ба нэрээ. За энэгээр баахан сэлдсэн чинь жоохон өлсчлөө. Тэгсээр нөгөө ганхуухаа энд манай инх хөргөл дүүгийнх байдаг штэ. Орж хоол идэхгүй гинэ. Инх хөргөлийг энд ирчих юм тийм нэ. Хэдүүлээ инх хөргөлийн доор цагаан хоолцгоё. Инх хөргөлийн доор орохоос өмнө загсараа хоол идэ. Эдгэртээ одоо нөгөө жоохон дасах хугацаа хэрэгтэй гинэ. Тэгээ эн чинь нөгөө доороо бүр 100 тонны одоо нөөцийн сав байрлуулсан юм байна штэ. Тэгээ энэ ус ч одоо өөрөө ингээд мотороор циркуляц хийгээд ус чинь хөлгөнтэй байхад одоо айгуугаа цэвэрхэн байдаг гинэ. Ямар ч асуудалгүй гэж байна. Загсууд минь хайш шүү. За хамаагүй талхмалахаар хоолж болохгүй юм байна шүү. Угаасаа эдгээр маань ингээд өөрийнхөө хоолтой хайччүү. Хайччүү гэнэ. Ямар гоё хоол хийд юм бэ? Яг нэг тийм баруун аймгийн амт амтгдчихсэн шүү те. Амар гоё. Би ч одоо жоохон давстай юм дуртай юм байна. Энэ нөгөө сая сүүлийн бүс үү? Нөгөө Бразилтай тулгддаг те. Хурц болох юм даа. Оо за. Бразил. Бабата. Хин блэ? Ямар хүнд юм бэ энэ? Энэ ямар хүнд юм бэ? Холцтой гэсэн. Аллаа. За инээ. За дүүгийнхээ дараагийн хүнд амжилт хүсье одоо. Одоо энэ угаасаа нэг хоосон зай байгаа юм ба ш тэндээ. Энэ одоо ингэ тавиад тэн тавигдаад тэгэл явна шүү дээ. За. Гачин гоё байранд орсон байна. Чи хэдэн квадрат метр? Энэ 69 м. Харин 69 квадрат ахын түрүү ороод ингээд чи ингээд хаваа явсан. Би харахгүй байна тий. Дөрөв өрөө юм биш. 69 квадрат метр яаж ингэж гоё. Одоо энэ чинь ийм гоё балконтой юм байна тий. Энэ балконоос их таалагдж байгаа нэлээд том зай. Харин тийм байна. Гэсэн бүр ямар ч гоё балкон хадгалтай нэг агарч үлтийн систем байна. Энэ жоо тайлбарлах юм уу? Энэ чи би эдийн чинь бүр анхаас нь тайлбарлаж байгаа шүү дээ. Тэгээ ингээ галтгоотой тий. Галтгоо нь айгүй хөөрхөн. Би галтгоонд бас айгүй зайтай. Энэ чинь бэлтгэлийн хүмүүтэй.
Ямар чисний болсон гачингүй хоол их юм аа. Ихнэр жаргах юм дээ. Одоо ихнэр авах юм бол тэгэхээр ихнэр бол гачингүй. Би бол аханд бол хоол хийж чаддаг шүү дээ. За ингээд нэг унтлахны өрөө. Тий. Тэгээд мастер bedroom то 0-тойгоо юу гэдэг. За энэ ахаад нэг унтлахны өрөө байхгүй тий. Энэ би одоохондоо нэг жоо ажлын өрөөс жоохон энэ жоохон. Энэ яг л бэлтгэлийн өрөө байдаг. Үгүй тамирчин хүн чинь юм л байдаг шүү дээ. За тэгээд энэ чинь нөгөө намбагийн ярьж байгаа бол гачин ухаадаг байр гэдэг байгаа шүү дээ. За Энэ домофон за энэ яаж одоо энэ ихэд нэг агац системүүдийг тохируулж байна. за Энэнгүүрээ. Энэ болохоор одоо лифтэд дуудана одоо энэ гадаа байгаа коридор одоо камераар бүх юм хэмжин. зөө Одоо ингээд өрөөнүүдээ ингээд харж чээ. ингээд эндээс одоо зогсоолоо харна. Гадаагийн сургуулаа харчин. тийм байна өө зогсоолоо харж чээ. Энэ сургуулаа харчин. Одоо хүүхдтэй бол одоо хүүхд чинь ингээд ийшгээ гүүхэд те. Одоо хүүхдүүд бол Одоо хурдан болооч анх хурдан болооч гэж. За энэ нэр смарт шүү те. Энэ гоё юм байна. энэ ингээд коридор юу Одоо энэ ч нөгөө домофонууд чинь зөвхөн нөгөө нэг гадаах үүднийл байдаг чинь бүх юм ингээд давхар харж чинь градусаа зогсчуул чинь хүүтэн нөгөө хэр яхаа сисэгаа тохирч байна. Энэ нөгөө айгу ачаалттай биш үү? Орой нөгөө унтахаар ингээ халуутаа ирж унч чаддаг. тийм гоё тохируулчих те. Хүүтэн гоё. Сая орж ирсэн чинь та нар руу дарсан чинь монголоор яриад байсан уу? Цойж тий. Баярын тийм бүр чинь орчуулаа хийчих юм уу? Би одоо анх удаа л юм монгол зовлоор ярьдаг юм. Энд бас нэг гоё юм байгаа. Одоо харуулъя. За. Энэ одоо энэ систем За юм нууцсан. энэ гэрээс гарах гэрээс гэрт ирэх гэдэг энэ Тийм байна. Монголоор бичсэн юм шүү дээ. За айлч нөгөө хоолоо нэг ч юм уу эсвэл жоохон өглөөнөөс орой хүртэл ч юм 10 10 цаг ажилладаг хүмүүс бол ингээд гэртээ гэрээс гарахтаа тог нь хий ажилладаг шүү дээ. Тэр бол гэрээс яг гарахтаа гэрээс гарах гэдэг нь тэгээд дараа тэгээд бүх юм унтарч. Ганцхан хөрөгч яг нөгөө унтах ёсгүй юм үлдээд босдоо унтарч байгаа юм шүү дээ. Бүжил дараадахтай. тогны үед одоо ингээд тийм биш шүү дээ. За наа чи ямар супер юм бэ? Тэгээ орж ирлээ тэрийг дараалаа. Босдоо баг. Тэгээ энэ аюу бас их таа. За. Цоочны бас их гоё цоож байгаа. Монголоор. Үгүй харин түрүүн чамаг би орсон чинь монголоор яриад байгаа ч гэсэн байхгүй юу? Бүр гайхаад. Чи орчуудаа хийчих юм бах та. Монголоор. Тэгээ нүрний хий уншин гарын мэдрэмж тэгээд энэ үедээ гарны алгаар болсон гэх мэдэр чинь. Бүр алгаарч нь уу? Тий. Тийм байна. Ингээд цааш чинь. Ингээд хуруугаараач тэр алгаараач тэр тий. Царайгаар гурван юмар таньж байгаа юм байна тий. Аюу. За янз юм байна. Үнэхээр гоё байр байна. Гэхдээ ах нөгөө анх баригдаж хахад нугасаа нэг танилцуулж байсан юм л та. Энэ сайн физикал ээж гэж ямар гоё юм бэ? Тий, манай энэ нэг тасарч чинь. За энэ бол нэрээ Монголын нэрээ та хэд мэнэрэ гачин гоё сурталчилсан шүү. Одоо энэний хүчинд одоо энэ жил чинь бас жуулчд нэлээд ирнэ гэдэг байгаа шүү дээ. Бас тэгвэл сайхан. За. Окей. За баярлалаа мөн. Сайхан баярлалаа. Түр дамжих хүсээ тэгээд ойлгомжтой болсон чинь. Монголын нэрийг улам гоё мандуулаарай. Янзын гоё байр байна. За.